хүмүүсүүд нь одоо жишээ би шууд нэр заагаад хэлээ л Алтмаагийн Батулаг гэдэг хүн яагаад чинь өнөөдөр бүлэг дээр энэ орчин улбаны улсад явж байгаа хилцээрүүдээр байр суурь гаргаж ирж хэлэхгүй байгаа юм бэ. Энэ хүний байр суурь бас надад их сонирхолтой санагдчихэв. Энэ зүйлсүүдтэй ямар бодолтой байгаа юм бэ гэдгийг. Ер нь энэ асуудлыг бид нар зайлшгүй гаргаж ирэх ёстой. Сая хүн ном бас нэг төгрөг нуурын ордтой холбоотойгоор бас Алтмаагийн Батулагтай холбоотой асуудлыг гаргаж ирж ярьж байна. Факт нотлохоотой зүйлсүүдийг гаргаж ирлээ. Гэтэл манай ардчсан намын гишүүд маань бүгд чимээгүй энийг хараагүй юм шиг царайлаад байгаад байна. Гэтэл бид нар чинь өөрсдөө Орсын улбаны улсын ийм олон даам шахалтууд манайх руу орж ирж байгаа энэ цаг мөчид ардчсан намынхан энэ асуудлаа дотроо ч хилцэх ёстой гадагшаагаа ч гэсэн гаргаж ирээд зарчмын байр суурь дээр тодорхой байх ёстой гэдгийг би бол бодож байгаа. Яагаад вэ гэхээр миний харж байгаагаар геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ цаг мөчид Монгол улсын төлөө бие даасан байдлыг хамгаалж зогсох хүчин бол ардчилсан нам юм аа. Тэхийн төлөө 440 мянган хүмүүс одоо иргэд маань манай намыг сонгосон. Тэр утгаараа бид нар ардчилсан намынхаа үзэл баримтлалыг хамгаалахын тулд энэ дэр ч гэсэн зарчмын саналуудаа гаргаад явах ёстой. Энэ асуудлууд дээр манай намын гишүүд ч гэсэн бас оролцоотой дуурайд үзэл санаагаа хилээд явах ёстой гэж бас бодож байна.